Одоо тэр шар дээвэртэй машин энэ компани машин. Тэгээ бидний харж байгаа тэр суурин помпны хоолой энэ хашааны ирмэг дээрээс тэр барилга руу очиж бэлтгэгдээд эндээс бетон ашигладаг. Зам дээрээс бетон шахдаг. Энэ хашаа хоёр хашааны хооронд ерөөсөө 6.4 метр. Ийм байж болохгүй. Энэ бол нарны зам руу натур удааны төвөөс нарны зам руу нээж байгаа. Ерөөсөө 1 км хүрэхгүй газар. Аман дээр ийм байдалтай. Тэр цагт шинэ дэвтийн хоёр байшин. Энд тэр таасгаар хөдөлгөөрж байгаа нь хаас тэрэд буюу саяны дэлбэрэлт болдог. Гал гардаг байшин. Тэгээд энэ наадлынх нь одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа. Орон сууцны компани. Орон сууц барьж байгаа компани. Ингээ одоо ийм нарийнхан зам дээрээс арматура буулгаад бетоны помп нэрж зогсоод миксерүүд нэрж зогсоод ингээд барилгын ажил хийгдэж байдаг. За одоо энэ машин сая энд зөрж авах гэж явж байгаа GoPro гэжтэй. Энэ жадаш GoPro. Ийм байдалтай байна. Энэ бол одоо жадачийн буруу биш. Энэ бол төр засгийн бидний урагшгүй ажиллагааны буруу. Эзэнгүй Улаанбаатарт эзэнгүй байгааг буруу. Энийг учрыг нь олж өгөөч дарга нараа.